хоолноор сорж иддэг бууз байдаг гэсэн. Би одоо яг энэ хоолны газар ирчихэд хамталж үзье. Баярлалаа. Миний шүлтэй бууз гараад ирчлээ. Ямар том юм бэ? Бараг миний алганы эр том байна шүү дээ. Тэгэд энэ гурил нь яас нэмхийн цаас шиг тагарчгүй үсттэй. Шинэ их шүлтэй байна шүү. Ингээд эргүүлэхээр махшуул нь бараг харагдаж байгаа юм ба шүү дээ. За шүлтэй бууз юм чинь эхлээ шүлийн нуудаг байх та. За одоо энэ сорвуулыг ашиглана. Энд чинь юу вэ? Бууз юм уу? Бууз гэхээс илүүтэй бараг буузын доторх шүл юм шүү. Ямар их шүлтэй вэ? Сте их шүлтэй юм байна. Энэ дотроо бас шар өнгөтэй энэ хавчны уурга, хавчны мах бас байгаа юм байна. Тэгээд хавчны уурга нь өстой гоё амттай байна. Энэ гурилыг нэг идэж үзье. Гурил нь ямар сунамтгай юм бэ? За ер нь одоо амт удаад идэх харгийг бол мэдчихлээ. Гэхдээ буузыг яаж ийм их шүлтэй хийж болж байна? Үүний учрыг нэг олоодох юм. 可以请教一下大汤包的秘诀吗？可以。我们这个汤包啊，它一是皮，二是这个馅。我们这个皮啊非常筋道，可以当气球吹。当气球吹？对。샤시 우대 줬다그 너. Тэгэхээр арай итэнгүүргүй санагдаж байна л да. 好嘞，我给你试一个。 네. ямар их сонол хараа. Ямар их сонолттой юм бэ. Тэгэхээр энэ ийм их шүлийг одоо хийж ин гэхээр яалтчих гурилынхан шид юм байна л да. Окей. Ямар зөөлхөн юм бэ нэ хараа. Хагарахгүй шүү дээ. Тэгэхээр махаар биш шүлөөр буузыг яаж хийж байна? 其实这个灌汤包啊，它就是肉皮冻。 包在包子里面，然后蒸几分钟，这个汤就融化了。 ингэж хийдэг юм байна шүү дээ. Дахианы мах гахын хавиргаан чанд шүл гаргаад дараа нь хөлдөөнө. За өнөөдөр нэг сонирхолтой бууз ичглээ. Бас энэ буузны нууц жорыг задлчихлаа. Сонирхолтой хоол хаагуур байна. Навчаатай хамт байгаарай.